Тэр хүний одоо баарны орчин, уудаг орчин, тэнд л одоо юу ярьж байгаа тэрүүгээр л амьдэрдэг хүн. Ховол сонирхоод яваад байна. Тэгвэл ган нэмэр чи өөрөө тэр хов хүн айгуу тийм конспираторын хүн байхгүй юу? Парламентын одоо энэ юу алга болоход эргэлэн засал тогтох гол одоо энэ асуудал явагдаад байна гэж. Ган нэмэр чи өөрөө ерөөсөө ард түмэн лөө хардаггүй хүн байхгүй юу? Яг жирийн иргэний амьдрал ерөөсөө харахгүй. Тэгэхээр амьдралаас тасарсан жирийн иргэний амьдрал мэддэггүй, жирийн иргэний төлдөг татрыг мэддэггүй, жирийн иргэний амьдрдаг орлого яаж олдгийг мэддэггүй хүн дандаа тийм нэг хийсвэр одоо хар дарсан зүүч шиг юм ярьдаг. Тэр л ховол сонирхоод яваад байна. Тэгээд нэг л нэг тийм хүмүүс конспираси хийж जैन тэрнийг л очиж хов сонирхоод тедэртэйгээ нийлж уугаал суугаал. Тэгэл ерөөсө тэр хүний одоо баарны орчин, уудаг орчин тэнд л одоо юу ярьж जैन тэрүүгээр л амьдэрдэг хүн. Тэр би бол ган төмрийг бол сериосны устарч гэж үздэггүй. Яг бол хид ярьж үзэх болгон дандаа тийм нэг дандаа тийм хуйлдааны онол ярьж байдаг. Жинхэнэ одоо улсын хурлын гишүүн бол яг хард факт буюу яг бодит амьдралын жинхэнэ тоо баримтан дээр тулгуурлаж шийдвэр гаргах хэрэгтэй байхгүй юу? Тэр бодит юмыг ерөөсө тооны машин тоолж үзэхгүйгээр л тэр л нөгөө хар хүчээл яриад байна. Тийм учраас тэр хар дарсан зүүд ярьдаг хүний үгээр бол шийдвэр гаргах юм бол бүгдээрээ төвөрч алгуулна.